За тэгээд үзэгчтэй зочноо өнөөдрийн зочноор ард санхүүгийн нийтлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал бөгөөд Ард Securities үнд цаасны компани гүйцэтгэх захирал Бэлгүн хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу та? Өдрийн мэндийг хүргэе. За чихвчээ зүгээд. За сайхан үйлжиж байна уу Бэлгүн захирлаа? Өө сайхан үйлжиж. За 12 сар болцсон байна. За тэгээд бидний одоо байнгын үзэгчид маань бол таныг сайн таньж байгаа. Гэхдээ өнөөдөр анх удаа нэвтрүүлгээ үзэж байгаа хүмүүс байгаа ах. Тэгэхээр өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа ярианд орцгоё. Намайг Бэлгүн гэдэг ард санхүүгийн нийтлийн группийнхаа хэмжээнд бол хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал. За яг өдөр тутамдаа бол Ард Securities үнд цаасны компани гүйцэтгэх захирлаар ажиллаад явж байгаа. Байна. За тэгэхээр Ард санхүүгийн нийтлийн 2025 оны хэдүүлийн онцлог амжилт сонь сайхнаас яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгээд жилийн сүүлч болж байна, төгсгөл болж байна. Та бүхэн бас 2025 онд хийсэн ажил үргүүд амжилт олтоос дүгнэж цэгнж байгаа энэ үе тохиож байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо ярианаас эхлээд ярилцлага эхэлье. Тэгээ он дуусж байгаа энэ мөчд бас бид нар яг 12 сарын 6-ны өдөр бид нар бас хөрөнгө оруулагч үндэстэн чуулгана хийлээ. Тэгээ энэ маань бас нөгөө оны төгсгөлд болж байгаа гэдэг утгаараа яг сая таны асуусантай ижлэр бид нар нэгт оны энэ ондоо юу хийж бүтээв. За хоёрт нь шинэ ямар бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг танилцуулах уу. За ирээдүйд юу ихтгэж гин гэдэг талаараа Ori Studios дээр нийтдээ 1000 гаруй хүнд бол танилцуулга бол хийсэн. За үүнээс яг товчхон дүгнээд хэлэх юм бол бүгдийг базаж хэлнэ гэвэл нэлээд цаг орно. Манайх 40 гаруй компани байдаг. Тэгээ энэ бүх компаниуд дээр бүгдэн дээр нь ол дамжилт бол байгаа. Зөвхөн хамгийн гол бүгдийг биш чухлыг гэдэг зарчмаар хэдэн гол томоохон ажлуудаа хийх юм бол за бидний нөгөө 3 жилийн өмнөөс эхлүүлсэн бүтцийн өөрчлөлт буюу ард санхүүгийн нэгдэл 2 хуваагдсан. За ард санхүүгийн нэгдэл болон AI Group гэдэг 2 групп бий болсон. За тусдаа ард санхүүгийн нэгдэл бол зөвхөн санхүүтэй холбоотой бизнесүүдэд доор авч үлдээд за AI Group-ын санхүүгийн бус бидний бусад хөрөнгө оруулалтууд буюу одоо Тэнгэрлэг медиа, Grab City, Krypton ч гэх юм уу, UBX, Hidax гэдэг ингээд Artcoin, Birch эднэртэй холбоотой бизнесүүдэд AI Group-ийн доор аваачаад за ард санхүүгийн нэгдлийн доор бол банкны даатгалын хөрөнгө оруулалтын банкны гэдэг үндсэн 3 чиглэлд хуваагдсан компаниуд маань очсон. За энэ хуваагдал хийх бол өөрөө амаргүй процесс байдаг. Тэгээ 3 жил үргэлжилж хагаад яг энэ жил эцсийн тавьж чадлаа. Тэгээд тавихтаа ч гэсэн бид нар Монголын хөрөнгөний зах зээлийн түүхэнд анх удаа томоохон хилцлүүдээр буюу хувьцаагаа халааслаад тэрийг хувьцаагаар солих буюу share swap хийх гэдэг ийм 2 үндсэн том ойлголтыг нэг хилцлэр хийж гүйцэтгэлээ. За энэ нь бас бидний хувьд түүхэн үйл явдал боллоо. Шууд нэг нээлттэй компаниас 2 нээлттэй компани бий болж байгаа. За тэгээд яг энд оролцсон хүмүүстэй тухайн үеийн тухайн үед ханшаа авахтаа бид нар ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч нартай нээлттэй санал болгож байхад за ард санхүүгийн нэгдлийн хувьцааны 2500 төгрөг орчим дээр байсан. Тэгээ бид нар 2920 төгрөгөөр тооцож авч ирсэн. Энэ нь өөрөө бараг 20% премиумтай буюу шууд хилцэлд ороод 20% ашиг хүртэх боломжийг олгож ирсэн бол өнөөдрийн байдлаар ард санхүүгийн нэгдлийн хувьцаа 3200 орчим дээр байна. Тэгээд нөгөө талд нь хөвсгөлийн хувьцааг буюу AI Group-ийн хувьцааг бид нар 146 төгрөгөн дээр авч ирсэн бол одоо 180 орчим дээр байгаа. Тэгэхээр ингээ аль талдаа ард санхүүгийн нэгдэл талдаа бол бараг 50-60% ашиг хийж байгаа. Хөвсгөл буюу AI Group талдаа бараг 20% ашиг хийж байгаа. Тэгэхээр тухайн үед энэ хилцэлд орсон бүх талууд хожсон гэж хэлж болно. Тэгэхээр энийг бас бид нар түүхэнд нэлээд томоохон хилцлийг хийж дуусглаа. За хоёр дахь мөн томоохон хилцэл нь бол Өндөр хаан гэдэг бидний өмнөх үед ч ярьжсэн даатгалын нэгдлийг бий болгоё гэж хэлсэн. Энэ компани гаас хийж гүйцэтгэлээ 25 тэрбумын өрийг хувьцаагаар солих шийдвэрээ одоо яг авах гээд байж байна. Энэ бас өөрөө 2 жил орчим үргэлжилж байгаа. За бүтцийн өөрчлөлт талаас иймэрхүү. Та саяны ярьсныг илүү дэлгэрүүлж ярьж болох уу? Өндөр хааныг. Тийм өндөр хаан бол яг хуу бидний бас алсын хараа ер нь Монголд даатгалын салбар бол одоогийн нөхцөл байдлаас цаашаа томорё гэх юм бол
даатгалын компаниуд хоорондоо нэгдэж нийлэх зайлшгүй процесс үүсгэх ёстой байна гэдэг ийм алсын араа байсан. Нэгт. За хоёрт нь ер нь бол хүнийг төрхөөс өөхөх хүртэлх бүх даатгалын харилцааг зохицуулдаг ийм групп компаниуд бий болох юм бол илүү синержи үсээд илүү өөр ашигтай байдлаар ажиллах юм байна гэдэг ийм алсын араан дээрээс үндэслээд бид нар бүтцийн эхлээ бий болгоё гэж ирсэн. Тэгээд улмаар бид нар ардын тэтгэврийн данс буюу хүнийг тэтгэврт гарсны дараах амьдралыг шийдэх зорилготой хувийн тэтгэврийн сан байгаа шүү дээ 60-65 наснаас хойш. Тэрийгээ бид нэр эхлээд ард санхүүгийн нэгдлээсээ Өндөр хаан гэдэг компани руу шилжүүлсэн. За одоо энэ жилийн төгсгөлөөс эхлээд ард даатгал гэдэг компаниа шилжүүлэх гээд бэлтгэл ажиллагаа хангаа явж байна. Ингэнгүүт ард даатгал маань бол эрдийн даатгал буюу одоо албан журмын гинтийн ослын ч байт юм уу те энэ бүх даатгалуудыг даатгаа явуулчихна. За ардын тэтгэврийн данс маань тэтгэврт гарсан үе. За энэ хооронд одоо нэг дутагдж байгаа юм life insurance. За мөн бүр цаашлах юм бол давхар даатгал гэдэг ингээд юмнууд явах юм. Энэ дээр бид нэр бол ирээдүйд нэг бол гаднаас хөрөнгө оруулалт татна, нэг бол дотоод бусад даатгалын компаниудтайгаа нэгдэж нийлэх процесс явах болов гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэний бүтцийн өөрчлөлтийг бид нэр 2 жилийн турш хийгээд энэ жил ер нь бол нэлээд 70-80% нь бол нугалчлаа гэж харж байгаа. Үүний хажуугаар ард санхүүгийн нэгдлийн шинээр гаргасан стратегийн дагуу бид нэр эх 3 жилдээ олон улсын аль нэгэн хөрөнгөний зах зээл дээр гарья гэж зорилт тавьж байгаа. За гаргахын тулд бид нэр үнэлгээгээд ороож 3-4 дахин өсөх ёстой энэ оронд. За өсөхийн тулд бид нар ер нь бол тэрнээс өмнө Зүүн Азийн болон Төв Азийн улсууд руу хүн ам ихтэй санхүүгийн хүртээмж багтай энэ улсууд руу гарыг гэж байгаа. Гарахтаа бусад санхүүгийн байгууллага шиг зүгээр салбар нэгээд үйлчлэгээ үзүүлдэг байдлаар биш технологи байдлаар гардаг юм. Магадгүй яг ард гэдэг нэрээрээ гарахгүй гэж магадгүй. Тухайн улсад нь тохирсон нэрээр ингээд гараа явдаг. Duplicate хийдэг ийм бизнес модельийг бол өгсөрсөн. За энэнийхээ өрөөнд бид нар манай Super Holding компани Сингапурт одоо бүртгэлтэй басна 3 жилийн өмнө компани байгаа. За тэрэндээ ер нь бол зарим хөрөнгүүдээ шилжүүлэх энэ хэлцлүүд бол яваад хажуугаар нь бид нар бас хөрөнгө оруулалтуудад татах ажлуудаа явж байгаа. Тэгээ энэ ажил маань энэ жилийн туршид бид нэр хийсэн нэлээд гол ажил байлаа. Тэгээд он гараад баг эхний сараас эхлээд үр дүнгууд харагдаж болоо гэж харж байгаа. Өнгөрсөн 7 хоногоос билүү яг ингээ ардын талаар харж байхад нөгөө олон улсын яг нөгөө байгууллагатай стратегийн хамтын ажиллагааны талаарх одоо яг энэ мэдээлэлүүд илүү их явж эхэлсэн шүү дээ, тэ. Яг хоёр нь жилийн туршид бид нэр стратегийн түншлэлүүдийг нэлээд хийсэн. AI Group гэдэг маань нэгт одоогийн байгаа бүтцээ бид нар хуваагаад доор нь Тэнгэрлэг Media, Grapcity гэдэг компаниудыг байгуулсан байгаа. Хоёрт нь ер нь бол үндсэн 3 бизнес руу орё гэдэг зорилгыг тавьсан. За тэр нь бол Smart City буюу ухаалаг хот. За уул уурхайн бизнес, за эрчим хүчний бизнес гэдэг. За өнгөрсөн 7 хоногт бол Chain-Up гэдэг Сингапурт бүртгэлтэй компанитай бид нэр MOU зурсан. За нөхдүүд маань бол илүү нөгөө блокчейн технологиг дэлхийд манлайлаа явж байгаа. Тэгээд хувь тохиолоор гэх юм уу бид нар сая Сингапурт финтек фестивалд орохдоо уулзсан. Тэгсэн чинь нөхдүүд маань болохоор бидний нөгөө Монголд зохион байгуулдаг эдийн засгийн форумор 2-3 жилийн өмнө ирж исэн юм байна. Бас тухайн үед бид нар өөрөө айгүй олон гадныхныг урьж исэн. Тэгээ тэр дунд нь ирж исэн. Тухайн үед бол бид нар нэг бас анзаарч уулзалтууд сайн хийж байгаагүй. Гэхдээ манай IDAX гэдэг нөгөө компани маань бол 4 жилийн харилцаатай байсан юм байна. За тэгээд нөхдүүд бол ингээд харилцаа явуулж байсан яг гэсэн чинь нөгөө талд нь эдийн засгийн форум дээр бид нарын урьж исэн StoneX гэдэг дэлхийн бас томоохон брокер, дилер, андретрийн компани байдаг. Энэ хоёр компани эдийн засгийн форум дээр уулзаад за тэгээд энэ жил StoneX нь Chain-Up-ийн Underwriter компаниар ажиллаад эх жил Nasdaq-ийн хөрөнгөний бирж дээр листэд болж байгаа. Нэлээд томорч байгаа юм компани болсон байна. Тэгээд бид нар сая явахдаа ерөнхийдөө өөрсдийнхөө бизнес модель юмнуудаа яриад 4 жилийн хамтын ажиллагаа юм хамаа ярьж байгаа. Дараагийн шатнд гарах хэрэгтэй байна. Ер нь бол хамтарч болох юм байна. Хамтарлууд бий болж болох юм байна гэдэг ингээд MOU ихний ээлжинд хийчихэд одоо нэлээд агрессив өдөр day by day уулзалтууд хийгээд явж байгаа. Тэгээд бидний хувьд яг он гараад бас нэлээд олон
announcement-д хийх болов гэж харж байгаа. За тэр нь бол манай coin-уудтай холбоотой, артcoin-тай холбоотой, crypto exchange-тай холбоотой олон улсад гарах. За securities токенжуулалттай холбоотой ажлууд бол хийгдэж явах хаа л гэж харж байгаа. Надаа нэг юм сонирхолтой асуулт байна. Ингээ сонирхолтой ч явах зөв миний сонирхож байгаа. Одоо ингээд ард маш олон төрлийн юм шинжилгээг хамтын ажиллагаануудыг дээрэс нь яг юм бизнес моделийн хувьд бол ингээд юм илүү технологи зориулсан те технологи экспортлох ч юм ингээд юм илүү гоё болж эхэлж байгаа. Тэгээ надад энэ дэр ер нь ард ингээд юм хардвэрийн тал руугаа ер нь юм шийдэж байгаа ч юм уу тийм үүсгэж байгаа дата сервер Монгол байгуулах ч юм уу эсвэл нэг яг юм хардвэр тал руугаа те эсвэл энэ чинь өөрөө буцаад одоо юу гэдэг яг юм суперкомпьютер оруулж ирэх ч юм уу тэрнийгээ дагаа бид нар чинь нөгөө технологи блокчейн, LLM, AI одоо бүх юмны суурьуд нь эндээс л орж ирж штэ тий. Тэгэхээр энэ чиглэл рүү ер нь хэрэг бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн эсвэл хийсэн байгаа юу? Ард санхүүгийн нэгдэл бол өөрөө яг одоо санхүүгийн бизнесэл сайн хараад ингээд явна. Тэний энийг улам хөгжүүлнэ. Цаашаа хөгжих гарцсан юм бэхээр Монголд ингээд амжилттай болсон кейсүүдээ олон улсад гарах кейс байна. А яг таны ярьж байгаа зүйлсийг бид нар бол хийж байгаа. Тэрийг болохоор AI group дээр хийж байгаа. За AI group-ийн доор сая миний хэлсэн 3 чиглэлийн эрчим хүч гэдэг чиглэл дотор нь эрчим хүч гэдгийн цаа насар зүйл их байгаа. Сэргээгдэх болон сэргээгдэхгүй эрчим хүчүүд байгаа. За тэгээд та бидний ярьж байгаа харж байгаагаар одоо AI нэлээд өдөр тутмын hot topic болчлоо шүү дээ. AI хэрэглэхийн хэрээр цааталт насар их дата цуглал нэг талдаа цуглаж байгаа нөгөө талдаа асар их эрчим хүч шаардж байгаа. За эрчим хүчийг бид нар энэ дээр Монгол бол яг нөгөө эдийн засгт байдаг ultimate beneficial side бол байгаа гэж хараад байгаа. Тэр нь Монгол бол хүйтэн, нэгт хүйтэн байна. Хоёрт нүрстэй байна. Cold and cool гэж байгаа тийм. Дэлхийд дээр бас юм хүйтэн улсууд байна. Ихэнх нь нүрсгүй байна. Эсвэл ихэнх нь нүрстэй байна, хүйтэн биш байна. Тэгэхээр нөгөө манад хоёлоо байгаа байхгүй. Ийм маш цөөх улсууд байгаа. За ийм улсуудад давуу тал нь юу юм бэ гэхээр эрчим хүчний бид нэр одоо бол эрчим хүч бол бараг 100 Оросоос хараат байна шүү дээ. Ингээд бид нар дотроо ингээд хэддүгээр цахилгаан станц гэл ингээд 3 4 дугаар цахилгаан станц гэл ингээд ярьдаг 5 дугаар цахилгаан станцаа барьж чадахгүй өчнөө жил болцсон байна. Тэнгүүд эсэргээрээ бид нар бүр эрчим хүчээ экспортлох боломж байгаа. Нүүрсний цахилгаан станцуудыг барих. За яг одоо бол нөгөө сэргээгдэх нь хэрэгтэй манай Монголын хувьд нүүрснийх нь хэрэгтэй байгаа. Шулгуулгад. Яг гоо дэлхийд дээр бол Европын хилцэр ногоон болж байгаа гэж байгаа ойлголтууд байгаа. Гэхдээ нөгөө талд нь бас Америк Дональд Трамп бол эсэргээрээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр зөрчилдөөнтэй бодлууд байгаа. Яг Монгол улсын хувьд бол бид нар хүсээсэйг нүүрсээ зарж амьдардаг хэвчтэй. Тэгэхээр бидний дараагийн төслүүд бол ингэж харж байгаа. Нэгдүгээр тийм эрчим хүчний станцуудыг барьж байгуулах хэрэгтэй байна. За тэгээд эрчим хүчээ нийлүүлээд за үүний зэрэгцээ биткойн майнинг, крипто майнингууд за дээр нь сая таны хэлж байгаа AI датаг центруудыг барих. Энэ төслүүд байгаа. За үүний өрөөнд яг би бол одоо бол бизнесийн нууц. Гэхдээ бид нар бас 7-8 сараас эхлээд Америкийн компанитай MOU зурчаад ингээ явж байгаа. За тэгээд нөхдүүдийн ярьж байгаа мөнгөн дүн за Монголд хийж болох потенциал гэдэг ингээ ярих юм бол нэлээд өндөр тоонууд яригдж байгаа. Тэгэхээр өндөр тоо, өндөр юу учраас нэлээд цаг хугацаа орно. Тэгэхдээ бид нэг ойрын 3-4 жилдээ тийш бас нэлээд зүтгэх сонирхол бол байгаа. Тэгээд юу болох нь харъя. Ямар ч байсан Монгол бол энэ зүг рүүгээ хүссэн үсээгүй явах нь тодорхой. Тэгээд энэ дээр бол ард манлайлаад орно л гэж харж байгаа. Ялчгүй нөгөө юун дээр юун дээр миний зүгээр харж байгаа өнцгөр болохлээрэ хин байх нь хамаагүй төрүүлээ дата центруудыг хийгээсэй. Төрөний нөгөө нэг cool аль байгаа гэдэг. Тэгээд энэ дээр би нэг тооцоо хийгээд үзэж байхад одоо жишээ нь Солонгост гэхэд одоо 1 киловатт цахилгааныг одоо ашиглаж байгаа тохиолдолд төлж байгаа мөнгө нь 12-аас 15 цент лөө. Тэгэхэд Монголд 3-5 центээр буюу хямд эрчим хүчээр одоо нөгөө дата центрээ
олон улсад түрээслэх. Нөгөөдөл нь одоо тэр чинь 3 дахин баг хямдхан болчихлоо шүү дээ. Тэрийгээ дагаад биднэрт технологиг авчирч өгөх, биднэрт илүү их татвар төлөх боломж бас бүрдэх юм байна. Тэгэхээр аль нэг группын ч байсан хамаагүй төрүүлээд хийгээсэй гэдэг. Тэгэд ардыг бол яг одоо жишээ нь AI групп үүсгэж байгаа. Тэгээд ингээд явж байгаа гэхэлэр баг хамгийн түрүүнд манлайлж оролцох потенциалтай байгаа юм байна гэж би зүгээр сая таны ярианд дундаас тий. Магадгүй бах. Би одоо яг бусад компаниуд дээр юу гэдэж байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ бид нар ер нь бол манлайлж л байгаа бах. Би одоо ингээд өөр мэдээнүүд юмнууд харахад бусд дээр нэг юм төслүүд бас яригдахгүй л шүү. За хоёлаа одоо яг нөгөө нэг юм одоо яг тузад байдаг гэдэг утгаараа ярьлаа шүү дээ. Одоо яг та нөгөө нэг толгойлж явж байгаа одоо яг таны нөгөө нэг Art Securities тий энэ компанийн талаар мэдээлэл өгдөг гэдэг. Яг Art Securities үнцасны компани бол энэ жилиг бас маш амжилттай явж байна. Энэ групп хийж байгаа бүх хэлцлүүдийн Art Securities ажилтдаг 100 нэг талтай. За нөгөө талдаа бидний уламжлалт хийж байгаа Underwriter, Bond тусгалт, хөрөнгө тусгалт, хөрөнгөний зах зээл дээр ажиллахтай. За арилжаа, System Back гэдэг ийм нэлээд хөгжүүлэлтүүд бол давхар явж байгаа. Тэгээд Art Security Монголд нэг 52 үнцасны компани брокерийн зөвшөөрөлтэй байгаа. За дилер Underwriter нь бол нэг 20 орчим хүн байдаг. Тэгэхээр үндсэндээ нэг өрсөлдөөн бол нэг 10-аад үнцасны компани дунд л явж байгаа. 10 гэдэг бол бас өндөр тоо болсон Монголдо. Өмнө нь бол цөөхөн байсан. За тоо үзүүлэлтүүдээр харах юм бол Art Securities-ийн үзүүлэлт бол тийм өндөр бол биш. Яагаад вэ гэхээр бид нар бол артыгаа бас дагаад ер нь бол дандаа дэд бүтцийн хөгжүүлэлтийн шин чанарын ажлуудаа одоо хийгээд байгаа. Тэгээ ер нь бол арт ч гэсэн группийнхаа хэмжээнд ч гэсэн бид нар их өсөлтийн өмнөх жилүүд яваад байгаа гэж хараад байгаа. Тэгээд бид нар өмнөх 10 хэдэн жил дандаа дэд бүтц зогсрох ажлууд, хөрөнгө оруулалт хийх ажлуудыг бол хийж ирсэн. Одоо дараагийн 10 жил бол бид нар дандаа өсөлт рүү чиглэнэ. Дандаа өсөлт рүү чиглэнэ. Одоо 10 хэдэн жилийн туршид босгосон дэд бүтцийг магадгүй 10 хэдэн жилийн турш хийсэн хөрөнгө оруулалтыг бид нар 1-2 жилийн дотор нөх зорилго явна. Тэгээд тэрнээс хойшоо үлдсэн 8-9 жилд нь бид нар дандаа exponential өсөлтүүд хийж ирж байгаа. За Art Securities-ийн хувьд бас дандаа back талын ажлуудаа бас нэлээд нугаллаа. Бидний хувьд энэ жил сүүлийн 2 жил гаруй хийсэн 2 систем хөгжүүлэлтийг дуусгалаа. Өмнө нь бол ардын харилцагч нар зөвхөн ард апаар хувьцаа авч зардаг байсан бол өнөөдөр компьютероор веб браузероор хийх боломжтой болж байгаа. Энэ маш олон давуу талыг бас өгж байгаа. Арилжааныхаа бүтэн том зургаараа харж чадна. Өнгөрсөн хугацааныхаа хуулга, дансны хуулга үлдэгдэлтэй бүх юма Excel, PDF-ээр татаад авч харж болно. Тэн дээр өөрөө шинжилгээ хийж болно. За график нь илүү нөө мэрэгжлийн түвшний графикууд байж болно. Дуртай техник шинжилгээ анализуудаа хийж болно ч гэх юм. За нөгөө талд нь бид нар уул уурхаан бүтээгдэхүүний биржээр арилжаалах тусгай зөвшөөрлийг 21 онд авсан байдаг. Биш 23 онд авсан байдаг. 2 жилийн өмнө. За тэрнээс хойш ингээд систем хөгжүүлэлт хийсээр хагаад энэ жил ерөнхийдөө бүгдийг дуусглаа. Тэгэхээр одоо дэлхийн хаанаас ч гэсэн хөрөнгөний биржтэй шууд холбогдсон системээр ороод яг энэ илүү нөгөө байгууллагын нүрс зэс зарж авж байгаа талуудад хамаатай. Гэхдээ манай систем одоо тэр түвшинд бэлтгэгдээд гараад ирж байгаа. Энэ бол бидний хувьд нэлээд том ахис дэвшил гэж харж байгаа. Иймэрхүү амжилттайгаар дуусгаж байна. Ер нь зах зээл дээрх байр суурь нэлээд хадгаллаа. Яг манайх бол Underwriter за мөн судалгаа талдаа өсрөнгөө хөгжлүүд хийсэн. Бид нэр S&P Global, SX Cole гэдэг ингээд гадны нэлээд томоохон вебсайтуудад судалгаагаа сарын давтамжтайгаар байнга англи дээр нийтэлж байгаа. За энэ бол бас үнцасны компанийн хувьд бас нөгөө иргэдээ бэлтгэх, хөрөнгө оруулагч нараа бэлтгэх гэдэг энэ чигүүргийнхээ хүрээнд хийж байгаа нэлээд томоохон ажлууд болов гэж хараад байгаа. Одоо яг ингээд аваад үзэнгүүт одоо ингээд ийм хөрөнгө оруулагч ч юм уу те эсвэл одоо ингээд би үзэгч байгаа те. За одоо ингээд ийм хувьцаа сонирхдаг ч юм уу те. Тим хүний хувьд одоо ингээд ийм юу гэдэг сонирхолтой хүний өнцгөөс харуул сонирхолтой те. Одоо бид ингээд дандаа юу хөсрлээ. Дид бүтц хөсрлээ. Одоо 1-2 жилийн хооронд одоо ингэн гэдэг энэ төлөвлөгөө аюу гойсон сагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо ингээд үзэгч ч юм уу хөрөнгө оруулагчдад яг манай энэ төсөл дээр илүү анхаараарай гэдэг ч юм уу те.
Тийм одоо яг юм төрөний хэлдэг бүгдийг өш чухлыг гэдэг шиг те. Тэр томоохон яг тэр төлөвлөгөө нь юу байх вэ? Ийм байгаа. Бид нар за би одоо нийт бүтээгдэхүүн үйлчлэгээ бол тоог нь саялж мэдэхгүй байна. Ер нь бүх компани дээр бодоход 100-аас илүү л тоогоор. Тэгээ яагаад ийм олон бүтээгдэхүүн үйлчлэгээ байгаа юм бэ гэхээр нөгөө хүн болгоны мөнгө, хөрөнгө оруулалт хийх хэмжээ, нас, эзээ эхлэх гэд бүх юм нь өөр. Тэгэхээр би бол бүгдийг санал болгоно. Зүгээр яг хуу киллер гэж ярих үс хэдэн бүтээгдэхүүнүүд бол байдаг биднэрт. Жишээлбэл одоо манай өсдөг машин гэдэг бүтээгдэхүүн байгаа. Өсдөг машин гэдэг нь бол яг хуу одоо бол машинтай бол ямар ч холбоогүй. Анхны ID нь бол машинтай холбоотой гарч ирсэн учраас тэрийг хадгалаа явцсан. Одоо бол концепц нь ер нь бол зарчим нь ерөөсөө зүгээр зээлэр хөрөнгө оруулалт хийх санаа гаргаж байгаа. Зээлэр хөрөнгө оруулалт гин. Тэг зээлэр бол дандаа л одоо ягаад өсдөг машин гэж нэрлсэн бэ гэхээр бид нар машин аваад зүгээр хар зам дээр гараад номер авахд л үнэн нь 2-3 саяар ундаг. Дугаар авахд л та ингээд жилийн дараа так гэж унцдаг их машинууд. Машин бол ерөөсөө хөрөнгө өшөлж байгаа шүү дээ. Хэдэн жилийн дараа зарахад өсөх биш зүгээр үнэ алдахгүй л гэж ярьдаг байхгүй хүмүүс. Үнэ алдахгүй машин сонирхож байна гэдэг. Яагаад тэр машин үнэ алдахгүй биш үн өссөн гэж ярьж болдгүй юм бэ гэдэг санаа концептчсэн. Тэгээ санаа нь юу юм бэ гэхээр анхны ID-ан за машина манад барьцаалуулаад одоо юу гэдэг за 50 сая машин гэж бодъё л та. 50 сая машина зүгээр барьцаалуулаад өөрөө ундгаараа унна. 5 жил байна уу 10 жил байна уу ингээ ундгаараа унна. Яг анхны бид нар санаа 5 жил байсан л та. 5 жил ингээд унаад явна. Эцсийн дүндээ тэн дээрээ бид нар нэг сарын биднээс 50 саяда тааруулаад сарын 1% хүүтэй зээл авчих. Тэнгүүтээ тэр 50 саяараа та хөрөнгө оруулалт хийчих. Хувьцаа манай бүтээгдэхүүнүүдэд. Тэгээд 5 жилийн дараа аль альдаа бед тавьж гин гэсэн үг шүү дээ. Та 5 жилийн туршид нэг жилийн 12% хүү өгнө. 5 жилийн дараа нэг 60% гэсэн үг шүү дээ. Accumulated бишээр шүү. Анхныхаас явна. Тэгэнгүүт 5 жилийн дараа таны эсэ хөрөнгө оруулалт 60% дэш өсөх үү гэдэг санаа. Тэгвэл та машина унсэвэрэ байна. Хажуудаа та 50 сая хөрөнгө оруулалттай тэр чинь 60%-аас илүү өссөн байх юм бол таны хүнээс хамаагүй өндөрөө гэдэг юм концепц. За одоо бол тэр машин шин байхгүй. Ерөөсөө шууд та ийм нөхцлөөр зээл аваад хөрөнгө оруулалт хийчихээ гэдэг энэ бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр энэ бол бас манай Монголд ганцхан олгож байгаа юм бас киллер бүтээгдэхүүнүүдийн нэг баг. Зээл аваад хөрөнгө оруулалт болохоор заавал ардын өрөө хөрөнгө. Ер нь бол заавал ард их. Ягаад гэвэл манай л бүтээгдэхүүн учраас. Тэгээд нөгөө талдаа бид нар тэндээ ихтэй байгаа учраас яа бид нар бусад компани хувьцаануудын өмнөөс бас тийм хийж чадахгүй хийх боломжч байхгүй л та. Хэрэглэгчдийн нөгөө төлхөө авч байгаа бас хөрөнгө оруулалт нь ямар зүйл дээр төвлөрч байгаа юм шиг харагдаж байгаа бай таны харахаар. Энэ бүтээгдэхүүнээр. Тийм энэ бүтээгдэхүүнээр. Энэ бүтээгдэхүүнээр угаасаа бид нар энэ чи яг л одоо дэлгүүр дээр байдаг хоолны меню шиг л гэсэн үг шүү дээ. Бид нар хамгийн сайн байгаа ард санхүүний нийтлэл, ард кредит, ард даатгал гэх мэтчлэн компаниудын хувьцааг за мөн манай бүтээгдэхүүн ард койноор хувийн жинтэйгээр ингээд тавьсан байгаа. 100%, 50% энэ хувьцаанаас авч болно 30% гэдэг ч юм уу. Хэд хэдэн хувилбарууд байгаа. Яг би энэ бол ард лизинг гэдэг компани дээр гаргаж байгаа учраас би яг нарийн дитейлийг бол мэдэхгүй байна. Тэнгүүд менюн дээр нэг 10 бүтээгдэхүүн байгаа. Таны аль хувьцаа нь илүү өсөх гэж сонирхож чинь тэрийг ингээд авах боломжийг нь тавьсан гэсэн үг. Та бол яг Art Securities үн цасны компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа тийм. Тэгэхээр орой үеийн бас онцлог сонин сайхан юу байна? Мөн одоо үн цасны өнөөгийн зах зээлд болж байгаа үйл явдлуудыг та хэрхэн яаж харж байгаа вэ? Үн цасны зах зээл бол маш сонирхолтой байгаа. Ер нь бол сүүлийн 10 жил аягүй сонирхолтой болоод ирсэн явж байгаа. Гэхдээ биднэрт асар их хөгжих боломжууд бол байгаа. За сүүлийн үед бол жишээ нь 2-3 хоногийн өмнө төрөөс засгаас нийтдээ эхлээд 18 компани нэрийг ирсэн. Дараа нь нэмээд ерөнхийдөө 30 орчим компанийг ховчлно гэж байна. Ховчлно гэдэг бол тодорхой хувь те зарим дээр нь одоо 10%, зарим дээр нь 100%, зарим дээр нь 60% ч гэдэг юм ингээд ховчлно гэдэг шийдвэрүүдийг гаргаж байна. Тэгээд энэ бол маш их төрд бол асар их капитал бас байдаг. Бид нар чинь дандаа төрийн өмчт компаниуд маань ихэнх нь хэдий их 80-аар яригдах хэмжээний хөрөнгөтэй ийм компаниуд байдаг. Тэгээ эдгээр бол хөрөнгөний зах зээл рүү гарч ирнэ гэж байгаа нь бол сайн байна. Яг яаж гарч ирэх юм бэ гэдэг нарийн дитейл мэдээллүүд нь бол хараахан гараагүй байна. Энэ дээр бол үн цасны компаниуд нэлээд ажиллах хэрэгтэй байна.
За хоёрт нь зүгээр хувь хүний л бодол шүү те. Бидний хувьд одоо хийж хэрэгжүүлэх ёстой нэлээд олон ажлууд байна. За энэс хамгийн ихэнд хүн болгоны мэддэг 1702 Эрдэнэс 575 гэдэг ажлыг бол хөтлөх ёстой. Энийг бас олон жил ярьж байгаа. Одоо бол цаг нь муу юм болов уу гэж хараад 26 онд. Тэгэхээр яг хуу Эрдэнэс 575 гэдэг хугацаа бол хизээч нөгөө хөрөнгөний зах зээлийн утгаараа бол явж байгаагүй. Дандаа улс төрчдийн сонгуулийн өмнө гаргаж ирдэг сонгуулийн зэвсэг болж явж ирсэн. Хүн болгонд 1702 гэдэг хугацаа 1702 гэдэг тоон ч гэсэн сонгуулийн тоо тэнтэй тэнцэх сая орчим төгрөг гэдэг нь ч гэсэн сонгуулийн л тоо. Одоо өөрөөр хэлбэл улс төрчдийн тоо гэсэн. Бодит байдал дээр энэ яаж явах ёстой юм бэ гэхээр тэр компани нөөц, тэр компани үнэлгээнд дээр тулгуурлаад нэг хугацааны хэдэн ширхэг хугацаагаас хамаарат нэг хугацааны үн тогтож явах ёстой. Тэгээд нийт иргэдтэй хэдний байдлаар, хэдний өдрийн байдлаар ямар хүмүүс гэдгээс хамаарат нэг иргэнд хэдэн хугацаа байх нь тодорхойлогдож явах ёстой. За тэгээ авч зарддаг байж болдог байх ёстой. Ногдлох шиг байдаг бол авдаг байх ёстой. Хугацааны үн өсч буурдаг байх ёстой. Бүр хүмүүсттэй өвлүүлж шилжүүлдэг байх ёстой. Саналын эрхтэй байх ёстой. Хугацаа эзэмшигчдийн хуралд нь оролцдог байх ёстой ч гэдэг юм. Ийм олон шин чанарыг биелүүлэх ёстой гэдэг хугацаа гэдгийн ард. Даанч эднэрийг бол биелүүлж чаддгүй. За энийг одоо бол 26 онд би бас улс төрчдийн гайгүй ажил хийх ёстой жил юм болов уу гэж бодоод байгаа. 27 онд хэрэглэгчийн сонгуультай баахан сонгуул одоо энэ баахан намын наана цаана асуудлуудаа одоо нэг хэмжээг дээр явж ах шиг байна. Тэгэхээр би бол 26 онд яг ажил нэгдүгürt хийх ёстой. Хоёрдугаар 1702 маань хөрөнгөний зах зээлийн хувьд цэгцрэх ёстой. Бидний харж байгаагаар бүр энийг айгүй шинэлэг технологитой хослуулад магадгүй токенжуулт юм уу ингээд явах ёстой болов уу гэж хараад байгаа. Тэгэх юм бол хөрөнгөний зах зээл бол утгаараа том болж ирнэ. Тэгээ хөрөнгөний зах зээл томрох нь өөрөө зайлшгүй байх ёстой. Улсын хөгжилд өөрөө хөрөнгөний зах зээл өөрөө эдийн засагт маш эрг нөлөө үзүүлдэг. Хөрөнгөний ардчлалыг явуулдаг. Одоо маш олон зүйлс дээр ингээд харууд байдаг шүү дээ. Тендер мендер зарладаг янз янзын юм дээр танил талаар авчлаа нэтэрээ энэ хөрөнгийг ингэчлээ гэдэг. Тэр одоо энэ бүх өмчүүд одоо энэ цонхоор харагдаж байгаа маш их хөхмөл хөрөнгүүд байдаг. Баланс дээр маш бараг ихэнх нь 80-90 оныхоо балансын дүнгээр бүртгэгдсэн байдаг. Өнөөдрийн зах зээлээр бодох юм бол асар өндөр дүнтэй хөрөнгүүд байгаа. Тэ өвчнөө олон соёлын төв, спортын комплекс, 9 шидийн байдлага байгууламжууд байна. Энэ бүгдийг яг зах зээлийн зарчмаар нь үнэлээд хөрөнгөний зах зээл дээр гаргаад тавих юм бол асар их төр боломжууд байна. Төсвийн орлогч бүрдэх боломж байна. Тэгэхээр төр талдаа хийх буюу нийлүүлэлт талдаа юм байна. Нөгөө талдаа эрэлт талдаа бид нар сангийн хөгжлийг дэмжих ёстой. Том урт хугацаатай мөнгө эргэлдүүлдэг сангууд хөгжиж л энэ хөрөнгөний зах зээл амилна. Тэгэхээр номер 1 хийх ёстой юм одоо нийгмийн даатгалын сангаа шинжлэх ёстой. Нийгмийн хувийн тэтгэврийн сангийн тухай хуулиа батлах ёстой. Бараг 10 жил ярьлаа. Одоо боллоо гэдэг шиг их хурлаараа ороод хэлэлцүүлэх ёстой. Тэгээ сая сүүлд ярьж байгаад учрал их хурлын дараа бас энийг яралтад оруулж ирээ гэдгийг чиглэл өгж явах шиг байлаа. Тэгэхээр эднэр батлагдаад хувийн тэтгэврийн сан бол татвар байх ёсгүй. Биш нийгмийн даатгалын сан бол татвар байх ёсгүй. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангуудад бас өрсөлдөх боломжийг олгоод энэ өөрөө өмнөөс 20-30 жилийн хугацаатай мөнгө татдаг маш урт хугацааны их өсвөр. Тэгээ эднэр бол хөрөнгөний зах зээл рүү орж ирэх ёстой. Тэгжээж энэ жинхэнэ баялаг бүтээн нийгэмдэр улс хөгжихийн юмнууд юм. Тэгэхээр эрэлт нийлүүлэлт талдаа ийм миний харж байгаагаар нэг том ихний ээлжинд хөдлөх ёстой төслүүд байгаа. Цаашлах юм бол хэдэн зуугаараа яригдах төслүүд байж болно гэж харж байгаа. Цаашид за 2026 оны үед тийм арт санхүүгийн нийтлэл болон за арт securities-ийн хэрэглэгчэд хөрөнгө оруулагчдын хамгийн одоо чухал анхаарлаа хандуулах ёстой зүйл юу гэж харж байгаа вэ? Танаа бас байгууллагын группийн зүгээс ямар томоохон төлөвлөгөө шинжилтүүдийг бас хэрэглэгчэд хүлээх ёстой юм болоо? Тий, яг хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж нөгөө компани маань яаж ажиллаад миний хөрөнгийг яаж өсгөх юм болоо гэдэг нь хамгийн сонир шүү дээ. Яг би түрүү хэлсэн бид нар бол одоо яг expansion-ы өмнө бол байгаа гэж хараад байгаа. За тэр нь яг 26 он байх уу 27 он байх уу хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар бол 26 он гэж төлөвлөж байгаа. За 26 онд бол бид нар ер нь бол гадагшаа гарах дээр энэ гол фокус явна.
хамгийн гол нь. Гэхдээ тэрний хажуугарын дотоод санхүүгийн зах зээл, технологийн төвчлүүд бүх юм аавал хийдгэрийг хийн. Бүх хөрөнгө оруулалттай компаниудын сайжруулалтуудыг бол хийгээ явна. Иргэдэд үзүүлдэг бүх бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хөгжүүлэлтийг бол хийгээ явна. Тэгэхээр яг нь ер нь бол хамгийн гол хүлээх юм нь магадгүй удахгүй ард санхүүгийн нэгдлөөрөө өөрөө бүр ихэнх хувьцаагаа гадагшаа шилжүүлж магадгүй. Тэгэхээр манай толгой компани гадаад байдаг болж магадгүй. Тэгэхээр ийм өөрчлөлтүүдээс хамаарат яагаад гадаад гэж байгаа юм бэ гэхээр бид нар өөрөө Монгол улсыг success case болох гэдэг. Зөвхөн Монгол улсад хийдэг бизнес биш. Монгол улсад хийсэн өдийг хүртэл хийсэн 10 хэдэн жилийн бизнес бол бидний зөвхөн нэг улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл юм шүү гэдэг байдлаар ирээдүйн 2-3 жилээ харж байгаа. Тэгэхээр магадгүй Монгол улс шиг дахиад 10 бизнес 10 улс төсөхийг үүсэхгүй. Тэгэхээр тийш ард санхүүгийн нэгдэл бол группээр бол зорж байгаа. Тухайн компани болгон дээр бол тус тусын янз янзын зорилго бизнес төлөвлөгөөнүүд бол явж байгаа. Ер нь бас нэлээд миний зүгээр харж байгаагаар түүчээлж явах шиг байна те салбартаа. Ер нь тийм шүү дээ. Бид ч мөс саглагч. Хаалаад яваад шүү дээ. Тий, яг нэлээд түүчээлээд одоо яг нөгөө одоо жишээ нь энэхүү төлөвлөгөө стратеги гаргаа явж байхад ер нь одоо жишээ нь ингэж бид нэр стратеги гаргах хэрэгтэй мэн ингэх хэрэгтэй мэн гэдэг дээр зүгээр надад бас сонирхолтой санагдаад хэр удаа хугацаанд яг ямар ийм судалгаа шинжилгээ хийж байгаад стратеги боловсруулж ингэж гаргадаг вэ? Ер нь хэдүүний хөдөлмөр байдаг вэ? Ер нь бол ирээдүйн нэлийн тооцоолох шиг байна шүү дээ тий. Ер нь бол асар олон хөдөлмөр байгаа. Тэгээд бизнес төлөвлөгөө гэдэг бол нэгт компани үрдээр гарч байгаа. Одоо арт кредит, арт даатгал, арт securities гэдэг юм ингээд бүгд өөр өөрсдийн зах зээлтэй. Банк үсгийн зах зээл, даатгалын зах зээл, үн цасны бүгд тухайн үедээ тохирох нөхцлүүдийг гаргана. Мэдээж энэ дээр макрогоос эхлээл top to down хийн л дээ. За нэгт 25 оны эдийн засаг анхандаа яаж хүлээгдэж ирсэн, одоо гүйцэтгэл ямар байгаа юм. Тэгээ бидний харж яснаас юу нь болоод юу нь болоогүй. За 26 оныг юу гэж харж байгаа эдийн засгийн инфляц, мөнгөний бодлого, төсвийн бодлого яаж уялдж байгаа ингээл юмнууд явна. За тэгснийхаа дараа манай тусын салбарт яаж нөлөөлөх юм? Даатгалын салбарт энэ бодлогууд яаж нөлөөлөх юм? Банк үсгийн салбарт үн цасны зах зээлд яаж нөлөөлөх юм гэдэг ерөнхий бодлогын орчнуудаа гаргах чинь. За тэгснээр дараа тусын салбарын өрсөлдөгчдийн судалгаануудыг хийн нээлттэй. Даатгалт хэдэн компани хэдэн байгууллага ажиллаж байгаа, ямар бусдаасаа даваа бүтээгдэхүүн үйлчилгээ явуулж байгаа юм. Өрсөлдөгчийн судалгааг нэлээд өргөөрөн тийм ямар хүний нөөцтэй, ямар бүтцтэй байна, бүтцийн зураглал нь болж гин үү, манайхаас юугаар өөр байна ч гэдэг юм уу. Бүх компаниуд дээр хийн. За тэгээд цаашаага ирээдүйн бидний яг эх жилийн бидний за мөнгө олох гэж ярих эсвэл мөнгө рүүгээ чиглэхгүй бол expansion хийх, тэлэлт хийх энэ яг чиглэл нь юу юм бэ? Нэгээс хоёр том зорилго тавина. За тэрийгэ тодорхойлоод бусдаа энэ талаар өрсөлдөх юм байна. Монголдо ингэх юм байна, гадагшаа ингэх. За ингээд компани үр дээр бол бизнес төлөвлөгөө явна. За группийн хэмжээнд бол бид нар дандаа нэгтгэл байдлаар асуудалд хандна. Нэгтгэл байдлаар энэ компани contribution ийм байдлаар орж ирэх юм байна. Ингээд нэгдсэн байдлаараа бид нар иймэрхүү байдлаар явах нэ. Ашиг орлогын хувьд, хүний нөөцийн хувьд, маркетингийн хувьд, технологийн хувьд гээд бүх салбараараа гаргаад за ер нь бол 3 жилийн өвжөөс юм эхлээд гарна. За тэгээд тэрийгэ 3 жилдээ ийм зорилгууд тавих юм байна гэд апынхаа хувьд, энэ компаниудын хувьд, за нэгдлийнхаа хувьд, хүний нөөцийн хувьд гэдэг ингээ бүгдэн дээр нь зорилгууд тавина. За аль болох нэг өвжөөс юм гэдэг чинь objective, goal, strategy, measurement шүү дээ. Аль болох дөрвөлнгийг хангах гэж байна. Тэгээд хэмжиж болох үйц, стратеги байж болох үйц, goal байж болох үйц гэдэг. За ингэснийхаа дараагаар бол жилийнхаа бизнес төлөвлөгөөгийг
акшн план гэдэг байдлаар гаргаа явуулдаг гэсэн үг. Маш том ажлын ард гарч байгаа. Тэгээ салбартаа мэдээж түчилэгч тэгээ бэлгүүн захирлын хувьд бол бид маш олон мэдээллийг бас шатаратаагаар өгсөн. За мөн одоо хөрөнгөний зах зээл, за крипточ гэдэг юм олон мэдээллүүдийг өгсөн. Тэгээд энэ өнөөдрийн ярилцлагын хүрээнд бол ард санхүүгийн нийтлэл зүйлийн санаа хачин 2025 онд хэрэгжүүлж байгаа хамтрал гэдэг ч юм уу олон зүйлсийн талаар ярьлаа. Тэгээд ард санхүүгийн нийтлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал бөгөөд Арт Securities үндэсний компани гүйцэтгэх захирал бэлгүүн байлаа. За тэгээд таны ажилд амжилт хүсье. За тэгээд гурлаа хамтдаа нэвтрүүлгээ дуусгачих. Яа тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг аль хэдийн дуусах болсон байна. Тэгээд өнөөдөр хэр явдаа манайхан ангицноо. Бэлгүүн захирал маань бас цаг тулцсан болохоор шууд дуусах хэрэгтэй юм шиг ба шүү дээ. Зөв. Тэгээ минут л болсон байна. Тийм байна. Тэгэхээр юу ячид яриа маань айгүй сонирхолтой байлаа. Тэгээд командач бич манай дэгч манай продюсер ч нөгөө анзаарсангүй яваад дуусах одоо тулахчих шиг боллоо. Тэгээд шууд манай дэг юм дуусчихгүй. За тэгээд өнөөдрийн 577 дахь дугаар 12 сарын 19-ний баасан гараг тэгээд ажлын сүүлийн өдөр байлаа. Тэгээд бас мэдээж нэвтрүүлэг маань яг л нөгөө нэг хуваарийн дагуу тийм цаг агаарынхаа мэдээллийг хүргэлээ. Улаанбаатараар сони байна болонгуудаа хүргэлээ. Мөн одоо зочны цаг маань үргэлжлээ. Тэгээд 11 цаг 50 минут болж нэвтрүүлэг маань дуусах төгчлөө. Тэгээд өнөөдөр студиуд хөтлөгч Эрхэнбаяр болон Дэлгэр Цэцэг нар байлаа. Тэгээд зочноор сая хэлсэнчлэн арт санхүүгийн нийтлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал гүйцэтгэх захирал Арт Securities-ийн гүйцэтгэх захирал бэлгүүн байлаа. Тэгээд хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараа 7 хоногийн даваа гарагийн эфирээрээ эргээд уулзлаа. Түр баяртай манайхаа. За